Сайн байцгаана уу? Зөргөө байна. Та нартай Америк нэгдсэн улсын эдийн засагт нөлөөлөх гол өвчин мэдээнүүдийн талаар тайлбар өгөх гэж байна. CPI буюу Consumer Price Index. Энийг монголоор тайлбарлавал Америк нэгдсэн улсын хэрэглээний үнийн индекс гэсэн үг гарч ирдэг байна. Энэ мэдээ нь бараа үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэрэглэгчдийн үднээс үздэг байна. Энэ нь худалдан авалтын хандлага, дээрэс нь инфляцийг хэмжих гол хүчин арга байна. Энэ мэдээний үзүүлэлт нь хүлээгдэж байснаас эрг өндөр гарч ирвэл долларгийн ханшинд эргээр нөлөөж доллар өсдөг. Харин сөргөөр нөлөөлж үзүүлэлтээс доогуур үзүүлэлт гарч ирвэл долларын ханшинд сөргөөр нөлөөлж доллар ундаг байна. Дараагийнх нь мэдээ нь PPI болох Producer Price Index. Энэ нь монголоор үйлдвэрлэгчийн үнийн индекс. PPI нь хүнс эрчим хүчийг оролцуулахгүйгээр үйлдвэрлэгчдийн борлуулсан бараа, дээрээс нь үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг. PPI нь үнийн өөрчлөлтийг худалдагчийн өнцгөөс хэмждэг байна. Үйлдвэрлэгчид бараа үйлчилгээнийхээ төлөө илүү их мөнгө зарцуулахаас сэргийлж, PPI нь хэрэглээний инфляцийн тэргуун үзүүлэлт болж орж ирдэг. Хүлээгдэж байснаас өндөр үзүүлэлттэй $8 ханшид эрэг буюу өсөлттэй, харин хүлээгдэж байснаас доогуур үзүүлэлтийг $8 ханшид сөрөг буюу уналтаа гэж үздэг байна. Хэдүүлэнгийнх нь дараагийн мэдээ болох Core Retail Sales. Энэ нь монголоор Америк нэгдсэн улсын жижиглэнгийн худалдааны үндсэн үзүүлэлт. Core Retail Sales нь автомашиныг тооцвол жижиглэнгийн худалдааны түвшинд борлуулалтын үнийн өөрчлөлтийг хэмждэг. Энэ нь хэрэглээний чухал үзүүлэлт бөгөөд Америк нэгдсэн улсын эдийн засгийн ордны үзүүлэлт гэж тооцогддог. Хүлээгдэж байснаас өндөр үзүүлэлтийг $8 ханшинд эрэг бөгөөд өсөх, харин хүлээгдэж байснаас доогуур үзүүлэлтийг $8 ханшинд сөрөг бөгөөд уналтаа гэж үздэг байна.